2018 онд Телеква хэмээх орка халимт тугал төрүүлжээ. Гэвч түүний тугалт цагийн дараа нас барав. Харин эхэн түүнийг орхисонгүй. Дараагийн 17 хоногийн турш 1600 км замыг өгсөн тугалаа живүүлэхгүйгээр толгоогоороо түрж явсан байдаг. Тухайн үед Телеквагийн зам байдал хачин байсан. Өгсөн тугалдаа бүх анхаарлаа хандуулж идэж амархыг ч хүсэхгүй байжээ. Энэ явдал хүмүүсийн болон судлаачдын гайхширлыг ихэд төрүүлсэн гин. Эндээс нэг асуулт бодогдлоо. Энэ халим тугалныхаа араас гашуудж байв уу? Эсвэл зүгээр л туглаа өгсөн гэдэгт эргэлзсээр байв уу? Амьтад хүмүүс шиг сэтгэл хөдлөл мэдэрдэг үү? Хэрв чи амьтанд хижээдэг бол тийм гэж хэлэх байх. Буруу зүйл хийснийхаа дараа өрөвдөлтөй царай гаргаж байгаа нохой. Эсвэл өвцөн эзнийхээ хажууд хэвтэж хань болж байгаа муур. Сэтгэл дундуур уйлж байгаа охиныг аргадж байгаа морь гихчлэн олон бичлэгүүд байдаг. Үнэндээ миний хувьд амьтдыг үнэхээр сэтгэл хөдлөлөөр эдгээр үйлдэлүүдийг хийдэг гэдэгт эргэлздэг төрлийн хүн л дээ. Гэхдээ энэ бичлэгийг хийж байх явцдаа тэдэнд үнэхээр сэтгэл хөдлөл байдаг байж магадгүй гэдгийг ойлгосон юм. 1871 онд Чарльз Дарвин бусад амьтад, ялангуяа хөхтөн амьтад уй гашуу, баяр хөөр зэргийг мэдэрдэг гэж мэдэгдсэн байдаг. Гэхдээ тэд яг бидний шиг сэтгэл хөдлөлийг мэдэрдэг эсэх нь сонирхолтой. Олон зуун жилийн туршид хүмүүс амьтдыг сэтгэл хөдлөлийг мэдэрдэг гэсэн үзлээс зайлсхийж ирсэн. Учир нь шашны болон бусад үзэл сурталаар хүн бол цор ганц, давтагдшгүй төрөл гэж үздэг байсан. Хүмүүс бодож мэдэрч чаддаг, харин амьтад зөвхөн амьд үлдэхийн тулд хариу үйлдэлийг автоматар үзүүлдэг гэдэгт итгэдэг байв. Улмаар энэ маргаан 20 дугаар зуунд уламжлалын анхаарал татах болсон. Сүүлийн үед зарим судлаачид амьтдыг айдас, гашуудал, баяр баясгалан, өрөвдөх сэтгэл, тэрч бүхэл хайрыг мэдэрдэг гэж үзэх болсон. Тэгэхээр хэдүүлээ жоохон задлаад үзье. Уйдгар гуниг, уйгашуу. Коко нэртэй гориллад хүмүүс дохионы хэл зааж өгчээ. 1985 онд тэр 14 настай байв. Коко горилла All Ball нэртэй тэжээвэр мууртай байлаа. Тэр муурыг яг л хүүхэд шиг тэрвэрч хоололж өсгсөн ажээ. Гэтэл нэг өдөр муур нь машин дайруулад нас барчхаж. Үүний дараа Коко маш их уйдгарлаж хоол ундандаа муу болжээ. Хэдэн 7 хоногийн дараа түүнээс муурныхын талаар асуухад ундсан муур гэсэн дохио үзүүлв. Дараа нь түүнд өөр нэг муурны зургийг үзүүлэхэд Коко уйлах, гуниглах, хөмсөг зангидах гэсэн дохионуудыг хүмүүст үзүүлж байв. Тэр үнэхээр гуниглж байсан гэж үү? Коко тохиолдсон явдлыг ажиглаж байсан судлаачид тийм гэж хариулсан байдаг. Өөр нэг жишээ. 2003 онд Элеонор хэмээх хөгшин эм зан газарт унав. Хэдэн минутын дараа түүний сүргийн Грейс гэдэг өөр нэг зан ирж Элеонорыг босгох гэж оролдсон боловч босгож чадсангүй. Харин ч түүнийг босгох гэж оролдохдоо соёогоороо хэд хэдэн газар шархтуулжээ. Гэхдээ Грейс үнийг санаатай хийгээгүй. Найзаагаа босч чадахгүй байгаад гуниглаж маш их стресст орсон учраас түүнийг санаандгүй хэмтээжээ. Хэсэг хугацааны дараа сүрэг Элеонорыг орхин явцгаав. Маргааш үдгэхэд хөгшин Элеонор нас баржээ. Бусад занууд мөн л түүнийг босгох гэж оролдож үгсэн эсхийг нь мэдэх гэж байгаа юм шиг үнэрлэж байв. Дараах 7 хоногийн турш 5 өөр сүргийн заанууд түүн дээр ээлжлэн ирж байлаа. Яг л салах ёс гүйцэтгэж байна уу гэлтэй. Заримдаа тэд аратнуудад идүүлсэн Элеонорын нэрв соёо зэргийг хааныг тийшээ авч явж байв. Тэдний ямар зорилгоор ингэснийг хэн ч ойлгоогүй. Хамгийн сонирхолтой нь үүнээс хойш энэ сүргийн заанууд Элеонорын үгсэн газарт байнга ирдэг болсон гин. Тэд үнэхээр гашуудсандаа ирдэг болсон уу? Эсвэл түүнийг хизээ нэгэн цагт энд эргээд ирнэ гэж найдаж хүлээдэг эсхийг одоогоор хэн ч мэдэхгүй. Ямар ч тач тэдний хийсэн үйлдэлүүд эрдэмтдийн анхаарлыг татсан. Тэгвэл 2010 онд төрсэн нэгэн анаашны тугал хөлн өвдөж алхаж чадахгүй болжээ. Тэр ердөө 4-7 хоног л амьдэрсэн. Түүнийг өгсөн өдөр 22 эмэгчин 4 өсвөр насны анааш ойр ойрхон ирж цогцсыг нь үнэрлэж шүргэж байв. Харин 3 дахь өдөр нь түүний их нь ганцаар үлдсэн бөгөөд хоол идэхгүй хэвээрэл байлаа. Их нь цөвөр чоннууд тугалыг нь идэж дуусгах хүртэл түүний хажуунаас холдоог байжээ. Энэ явдал зүгээр л их амьтны байгалийн зүн байсан уу? Эсвэл тэр уйгашуу мэдэрсэн үү? Та нар Хачико нохооны түүхийг мэдхэл байлгүй. Нас барсан эзнээ хүлээж хэдэн жилийн турш өдөр болгон ажил дээр нь очдог байсан нохооны түүх. Магадгүй тэр үхэл гэдгийг ойлгодоггүй учраас зүгээр л эзнээ гараад ирнэ гэж хүлээсэн ч байж мэднэ. Аль эсвэл тэр үнэхээр үнэнч байдал уйдгар гунгийг мэдэрсэн байх. Ийм байдалд орсон нохой нойромглох, хоолнд ургүй болох гэд хүний сэтгэл хөдлөлийн үед гаргадагтай адилхан шинж тэмдгүүд илэрдэг байна. Эрдэмтэд бусад амьтдын үхэлд үзүүлэх хариу үйлдэлүүдийг олныг судалсан. Ингээд тэд хүний уй гашуу, стрессийн үед ялгардаг гормоныг бусад амьтдын ялгадсанаас хааж эхлэв. Ингээд махчин амьтдын дайралтад өртөж, сүргийн гишүүнээ алдсан бабун сармагчны сүргээс дээж авч улмаар хүмүүстэй харьцуулж үзв. Гэтэл үхлийн дараах стрессийн гормоны хэмжээ өндөр байгааг олж мэджээ.
Хэсэг хугацааны дараа сармагчингууд урд өмнөхөөсөө ч илүү хоорондын харилцаагаа сайжруулж эхэлсэн бөгөөд 2 сарын дотор тэдний стрессийн гормон хэвийн түвшинд очсон байна. Тэгэхээр эндээс бабуун сармагчин үхлийн араас гашууддаг, стресст ордог гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Гэхдээ эсрэг үзүүлж бий. Эзнээ нас барахад уйдгалж байгаа амьтныг гашуудж байна гэхээсээ илүү эзэнтэй дассан байдаг учраас үхсний дараа нь хэвийн бус зан авир гаргадаг гэж үзэх нь ч бий. Хайр. За тэгвэл амьтад ууй гашууг мэдэрдэг байж магадгүй юм байна. Тэгвэл тэд хайрлаж чадах болов уу? Энийг маш энгийн асуултаас эхлэе. Миний тэжээдэг нохоо надад үнэхээр хайртай юу? Эсвэл зүгээр л хоол өгдөг учраас уу? Хариулт нь тийм, бас үгүй. Гэхдээ хэдүүлээ хідэн талаас нь авч үзье л дээ. Нохоо үндсэнд 5 төрлийн сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг гэж үздэг. Уурлах, айх, хөвгөлтэй байдал, гуниглах, зэвүүцэх гэх мэт. Гэхдээ үнэндээ түүнээс ч олон байдаг болол та. Бодоод үзье л да. Буруу зүйл хийгээд гимшиж байгаа царай. Хинэгчгүй худлаа хилээд зогсож байгаа нохоо. Эсвэл өөрийг нь тоосонгүй гэж гомдолж байгаа нохооны тухай бичлэгүүд олон байдаг. Тэд энэ бүгдийг байгалийн зөнгөөрөө хийдгүү, эсвэл үнэхээр тухайн нөхцөл байдал тохирсон сэтгэл хөдлөлийг үзүүлдэггүй гэдэг нь сонин. Нохоо хаз жаргалтай байх үед зүрхний цэцгэлт нь нэмэгдэж, окситоцин буюу хайрын давар ялгаруулдаг гин. Удаан хугацаанд уулзаагүй эзэнтэйгээ уулзсан нохоо хэрхэн баярлж байгааг бид харж байна. Жоржи. Шена. Мэдээж нохоо чамаа гэртээ ирэх болгонд ч сүүлээ шарваж хил амаад олоодаг. Гэхдээ удаан уулзаагүй эзэнтэйгээ уулзах үед хэвийн үеийнхээс ч илүү сэтгэл хөдлөл гаргаж гасалж байгааг харж байна. Тэгэхээр тэдэнд сэтгэл хөдлөлийн хэмжээ их бага ялгаатай байж таарах гээд байгаа үз. Зарим хүмүүс нохоонд хүмүүс хоол өгдөг учраас тэд сүүлээ шарвдаг. Тэдэнд бид чухал учраас л тэд хүмүүстэй ханддаг гэж маргадаг. Нэг талаар бол тийм байх. Гэхдээ түүнийг илүү сайн эзэнд, илүү сайн хоолтой газар аваадсан ч хуучин эзэнтэйгээ уулзахдаа илүү их сэтгэл хөдлөл гаргаж байгаа тухай бичлэгүүд олон байдаг шүү дээ. Гэхдээ сүүлээ шарвж байгаа нохоо болгон сайхан аштай байна гэж хэлж бас болохгүй. Заримдаа айдас төрөмгөлийн үед ч сүүлээ шарвдаг юм байна. Энэ бол 2013 онд хөгшин эзэн нас барсны дараа шарил дээр нь байгаа нохооны бичлэг. We miss her too. Тэр үнэхээр гашуудсандаа юм үйлдэл хийсэн үү? Юу гэж бодож байна? Зарим хүмүүс энэ нохойг амьсгалын системийн асуудалтай гэж үзсэн. Гэхдээ өвчний улмаас ингэсэн үү? Эсвэл амьсгалын замын өвчтөй байгаад сэтгэл хөдлөл нь энэ өвчнийг нь хөндрүүлсэн үү гэдэг нь сонирхолтой асуулт. Өрөвдөх сэтгэл. Сэтгэл хөдлөлүүд дотроос хамгийн өрмөц сэтгэл хөдлөл бол өрөвдөх сэтгэл. Бусдын сэтгэл хөдлөлд хариу үйлдэл үзүүлж буйг өрөвдөх сэтгэл гэдэг. Энэ бичлэг дээр тэжээвэр морио ямар хариу үйлдэл үзүүлэхийг харахаар уйлж байгаа дүр эсгэж байна. Харин морин эзнээ тайвшруулахыг оролдох мэт. Тэр эзнээ өрөвдөж аргадахыг хичээж байна. Маш ухаантай нийгмийн харилцаа бий болгож чаддаг гэдгээрээ далайн гахаа алдартай. Бэртэж гимтсэн усанд живж байгаа хүнийг аварч авраг загаснаас хамгаалж байсан далайн гахаануудын түүх олон. Тэднийг зүгээр л өөдсөндөө юм зүйл хийсэн гэж хэлэх хэцүү. Ямар ч амтан ойр дотныхныгоо хамгаална шүү дээ гэж хэлж магадгүй. Гэхдээ огт танихгүй хүнийг живхээс аварч байсан тохиолдлууд нь тэднийг ямар ч мэдрэмжгүй амтан гэж хэлэхэд хэцүү. Делфинүүд өөрийн сүргийн өвчтөй нэгнээ амьсгалахад нь тусалж, сэлгэхэд нь тусалж хажууд нь байх тохиолдлууд олон. Өөр нэг жишээ. Нэг заан бэртсний улмаас сүргээ гүйдэж чадахгүй ард тоцорчээ. Харин өөр нэг заан түүнтэй үлдэж хоол авчирч өгч араатнуудаас хамгаалж байв. Найзыгаа тайвшруулахын тулд өөрийн эмгэгчин рүүгээ ч явуулгүй түүнтэй хамт үлдсэн байдаг. Энэ бол амьд үлдгцэн совин гэхээсээ илүү өрөвт сэтгэл гэж хэлж болмоор. Зарим хүмүүс өрөвдөх зан зөвхөн хүмүүст байдаг гэж боддог. Хэрв чи хэн нэгэнтэй олон жил хамт амьдарч байгаад гинтл орхиод явчихвал түүнд ганцаардмал айцтай мэдрэмж төрөх болно. Тэгвэл амьтдад ч гэсэн тийм мэдрэмж төрдөг байж болох юм. Нэг үгээр бол өрөвдөх сэтгэл гэдэг нь зөвхөн хүнд биш, амьтдад ч илэрч болох, амьдралын туршлага, бусаддаа туслах зүйн совин гэж хэлж болно.
Эдгээр хүмүүс моринд хүний болон өөр мордын зураг үзүүлж тэдний ямар хариу үйлдэл гаргахыг нь ажиглажээ. Гэтэл ажиглалтаар морд 17 өөр төрлийн хариу үйлдэл үзүүлсэн байна. Энэ бол шимпанзегээс 3-аар, нохооноос 1-ээр илүү гэсэн үг юм. Карен хэмээх эмэгтэй хэлэхдээ ууралсан царайтай хүний зураг харуулсны дараа морь газар үнэрлэж байна. Хүмүүс таагүй байдал, сөрөг мэдрэмж төрсөн үед биеийнхээ аль нэг хэсэгт хүрэх, эсвэл хайхрамжгүй царай гаргадаг. Тэгвэл ихэнх морьд таагүй мэдрэмж төрөх үедээ газар үнэрлэх мэт хөдөлгөөн үзүүлдэг ажээ. Харин дараагийн буюу инээж байгаа хүний зургийг харсан морь харин ч түүнд ойртож үнэрлж үзэж байна. Тэгэхээр тэд хүний нүүрэн дэх сэтгэл хөдлөлийг ялгаж чаддаг бололтой. Ялангуяа нохой, морь, заан зэрэг хөвгтөн амьтад хүний нүрийн хувирлыг маш сайн ялгаж чаддаг гин. Ер нь аливаа харилцааны ихэнх хувийг биеийн хилэмжээс шалтгаалдаг. Бид үүнийг body language гэж хэлдэг дээ. Итгэмээргүй сонсогдож магадгүй. Бидний харилцааны 55% нь биеийн хилэмж, 38% нь дуу хоолойны өнгөнөөс, харин ердөө 7% нь л хэлсэн үгнээс шалтгаалдаг. Тиймээс бид амьтадтай ярилцаж чадахгүйч бидний биеийн хилэмжээр тэд биднийг ойлгодог байх магадлалтай. Ер нь амьтад биеийн хилэмж уншихтаа хүнээс хамаагүй илүү байж магадгүй. Гол нь тэдний сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга нь биднийхээс өөр учраас бид анзаардаггүй байх. Эрдэмтэд янз бүрийн амьтдын тархийг судалж үзээд тэдний сэтгэл хөдлөлийн үед идэвхжиж байгаа тархины эсгүүд нь яг л бидний шиг баяр баясгалан, гуниг, хайрыг мэдрэх үед идэвхждэг шиг нөлөө үзүүлж байгааг олж мэдсэн байна. Айдас. Ер нь бүх амьтад тулалд эсвэл зүгтгсэн үндсэн зүүн совинтой байдаг. Хүмүүс ч гэсэн мөн адилхан. Энэ бол аливаа амьтдын амьд үлдэхэд туслах хамгийн шилдэг шалгарсан арга байсаар ирсэн. Дэлхий дээр ийм гайхалтай нарийн төвөгтэй амьдралыг бий болгосон хамгийн чухал зүйл нь айдас. Айдастай тулгарсан үед адреналин болон бусад давруудыг ялгаруулснаар илүү хүчтэй хурдан болдог. Хүн, нохой, дельфин эсвэл загасны мэдрэлийн сүд үндсэндээ адилхан байдаг. Гол нь хэрхэн зохион байгуулагдсан, хэрхэн хоорондоо холболт үүсгэж байгаа нь л биднийг ялгаатай болгодог. За тэгэхээр эндээс бид ямар дүгнэлт хийж болох вэ? Амьтдыг ухамсартай гэж шууд хэлэх гэсэнгүй л дээ. Ер нь тэднийг сэтгэл хөдлөл мэдэрдэг гэсэн хөдөлшгүй нотлогоо одоогоор байхгүй. Гэхдээ тэд хүний мэдэрдэг шиг зарим сэтгэл хөдлөлүүдийг үнэхээр мэдэрдэг байж болох юм. Орчин үеийн эрдэмтэд тэднийг баяр баясгалан, айдас, гашуудал, тэрч бүхэл, хайр гэх мэт сэтгэл хөдлөлийг мэдэрдэг гэж үзэх болсон. Хүний тархины амигдала буюу айдас сэтгэл хөдлөлийг хариуцдаг хэсэг нь хөвгтөн амьтад, шувууд, хевлэр явагчид гэх мэт бусад амьтдад ч байдаг. Гагцгүй энэ бүтцийн нарийн төвөгтэй байдал нь төрөл зүйлийг өөрөөр хариу үйлдэл үзүүлэхэд хүргэдэг байна. Хэдийгээр шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжсөн ч сэтгэл хөдлөлийн талаарх бидний одоогийн ойлголт тийм чангалтай биш юм шиг санагдлаа. Тэгэхээр бичлэгийг дуустал нь үзсэн бол амьтдыг үнэхээр сэтгэл хөдлөлийг мэдэрдэг хэсэг талаар өөрийн бодлоо комент хэсэгт бичээрэй.